За тэгэхээр монголчууд үед бөөр шилжүүлээс суулгах мэс цаасалд орохоор урд хөршийг зорддог байсан. Тэгвэл урд хөршөөс ялангуяа өвөр Монголын өөртөө засах орноос манай орон дэрж бөөр шилжүүлээс суулгах мэс цаасалд орсон урхан гэж охин одоо миний ард төвч байна. Тэгэхээр энэ охины хувьд биеийн байдал тун таар ирсэн 16 настай охин байгаа. Ирж одоо бөөр шилжүүлээс суулгах хаалгаанд орохдоо ээж нь охинд одоо бөөрөө өгсөн байна. Энэ хаалгааг амжилттай хийсэн нь бол нэгдүгээр эмнэлгийн бөөр шилжүүлээс суулгах мэс цааслын багийн эмчнэр мөн мом мэс эмнэлгийн эмчнэр оролцжээ. Охин 16 настай 3 жилийн өмнөөс бөөр нь өвдөж эхэлсэн байна. Эмнэлэгт хэрэхтэй шээс нь боогдсон, бие нь хавгансан байдалтай иржээ. Охинд ээж нь баран бөөрөө өгсөн байна. Охин болоод ээжийн биеийн байдал сайн байна. Яг ямар байдалтай хизээ нэмлэгт ирсэн бэ? 3 сарын 1-ний өдөр ирсэн. Буян одоо шээс гарах уу? Дайлсан дороод 3 жил илүү болсон. Тэгээд бөөр шилжүүлэх гээд нааш ирсэн. Тэгээд хаалгаа үр дүнтэй болсон гэж чинь ер нь ямарх вэ? Үр дүнтэй болж чангаасан юм байна. Одоо охинд нь ямарх вэ? Охин одоо буян цэзэр одоо идэж зохтон сэн. Башаас гарч ийн гэсэн. Монголын бөөр шилжүүлэх багийнханд маш талархаж байна. Маш баярлж байна. Миний өөрийгөө танилцуулахгүй юу? Өвөр Монголын Улаататын Бэрэмбара усны орхон нэртэй. Одоо биеийн байдал ямар вэ? Ихсэн байна. Тэр Отгон цэцгийн хувьд өвөр Монголын малчин эмэгтэй. Тэрээр монгол эмч нар сэтгэл гарган миний охиныг хүнд өвчнөөс салгаж өгсөнд баяртай байна гэж байлаа. Нэг их зардал мөнгө гаргаагүй юм байна. Ингээ манайх бол момис эмнэлэг усан клиникийн төв эмнэлгийн одоо Монголд анх одоо бөөр шилжүүлэн суулгах хийдэг баг бол усан клиникийн төв эмнэлэгт байдаг. Тэдэртээ бид нар санал тавиад хамтарч энэ бөөр шилжүүлэн суулгах хаалгааг бол амжилттай хийсэн. Тэгээ ерөнхийдөө охин болон ээжийн биеийн байдал маш сайн байгаа. Тэгээ өнөөдөр бол нутаг уцаж байгаа. Монгол эмч нарын баг бөөр шилжүүлээс суулгах мэс цааслыг амжилттай хийсэн 53 дахь тохиолдол энэ болж байна. Өөрөөр хэлбэл манай эмч нар энэ төрлийн мэс цааслыг хийх чадвартай гэдгээ баталсаар байгаа юм а. Өмнө нь монголчууд хятад болон өөр бусад улс руу бөөр шилжүүлээс суулгах мэс цаасал хийлгэхээр явдаг байсан бол өнөөдөр манай улсыг зорддог болжээ. Батгшиг мэдээллээ.